Сайн мэцхан уу цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. 2017 оны 10 сарын 31-ний өглөөний сонины эхний нүрэнд өнгөрсөн шөнө Канагава мужийн Замаяа хотод болсон явдлын талаар мэдээлэл гарчээ. Ганцаараа амьдардаг залуугийн гэрээс 2 хүний толгой олцсон байна. Хэдэн цагийн дараа тухайн байрнаас хэд хэдэн хайрцаг гарч ирсэн бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэх магадaltaй гэдэг бол дараагийн мэдээнд хохирогчдын тоог 9 гэж тогтоосон. 8 эмэгтэй, 1 эрэгтэй. Энэ байшинд ганцаараа амьдардаг эрэгтэй 9 хүний амьд хүрч цогцыг нуух гэж 2 сар зарцуулсан бөгөөд огт баригдаагүй. Тэгвэл 9 хүний амьд хүрчээд хахад 2 сар яагаад баригдаагүй бол? Амьдардаг байр нь хөдөө эзэнгүү талд байдаггүй. Бүр 2 давхар байр байсан. Тухайн залуугийн амьдардаг өрөөний ойролцоогоор 26.4 м²-т ихэвчлэн ганц бие хүмүүс амьдардаг байранд 9 хүний цогц гарч ирэх боломжтой юу? Энэ хүн ажил хийдэггүй бүхэл өдөржингөө гэртээ цагийг өнгөрөөдөг гэхээр 9 хүний цогцтой хамт унтаж, хооллож амьдардаг байсан гэсэн үг. Аимшигтай хурц үнэр гарах нь ойлгомжтой. Хэрэгтнийг баривчилсны дараа түүний хэлсэн үг бүх хүмүүсийг шоконд оруулсан байна. Тэрээр хэлэхдээ та нар хүн болгоноос өөр үнэр гардаг гэдгийг мэддэггүй мүү? Үхсэн 9 цогцноос өөр үнэр гардаг байсан гэдэг. Өнөөдөр бүгдээрээ Японы Замаяа хотод болсон 9 хүний амьд хүрсэн цуврал хэргийн талаар ярилцах болно. Японы сурвалжлагч Оно Японд болсон эргүүдийн талаар ном бичдэг. Тэрээр алуурчанг шоронд байхад өөрийн биеэр 11 удаа очиж нийтдээ 330 минутын ярилцлага хийж тэрийгэ номондоо оруулжээ. Маш харгас хэрцгий учраас ийм зүйл сонсож чаддаггүй. Бас хоол идэж байгаа хүмүүс үзэхгүй байхыг хүсье. 2017 оны 10 сарын 30-нд Токиогийн цагдаагийн газар дуудлага иржээ. Нэг эрэхтэй би эмэгтэйдүүдтэйгээ холбогдож чадахгүй байна. 22 настай Тамура Айко гэдэг. Гэрт нь очиод гэрээслэл үлдээсэн байсан гэв. Цагдаа та дүүгээ амиа орлсон гэж бодож гинүү гэхэд тийм ээ, дүүгийнхаа компьютер дээрээс Twitter чатыг нь харахад хэн нэгэн манай дүүд тусалж байгаа юм шиг санагцсан гэв. Цагдаа нар хэд хоногийн дараа Айкотой холбогдож исэн хүнийг судалж гэрт нь очдог. Шууд цагдаа очихоор ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдэхгүй учраас шуудан зөөгчийн дүрсгэж хонх тардаг. Хаалга нээсэн хүн бол 27 настай Шираши Такахиро. Нүднийх нь харц гүйсэн үсэн арц зайсан залуу байдаг. Шуудан зөөгчийн дүр эсгсэн цагдаа үннээ хэлж Тамура Айкогийн талаар асууж гэрт нь иржсэн талаар асуухад 2 илүү 3 хоногийн өмнө ирсэн ч удалгүй явсан гэдэг. Цагдаа уучлаарай, таны гэр доторхыг харж болох уу гэхэд Такахиро зөвшөөрдөг. Цагдаа нар анхнаасаа түүний гэрийг нэгжих бэлтгэлтэй ирсэн болохоор Такахирог зөвшөөргүй үгүй юу? Шууд гэрлүүн ордог. Такахирогийн амьдардаг байр 2 давхар бөгөөд 1 давхартаа 6 айлтай. Нийт 12 айл амьдардаг. Өрөө рүү ороход зүүн талд угаалгын өрөө, дунд хаалгыг онгойлговол галтоогоо байх ба том өрөө шууд харагддаг бөгөөд орлууга шатаар дээш гардаг 26 м²-т маш жижигхэн байр. Цагдаа нар гэрлүү ороход нэг л эвгүй уур амьсгал угтснаас гадна маш хурц өмхий үнэр гарчээ. Өрөөний шалан дээр эмэгтэй хүний хувцс, цүнх, гутал эн тэндгүй тарсан ба шалан дээгүүр алхахад элс шаржигнаж дугарч илаа. Цагдаа элснээс хатгаад үнэрлэж үзэхэд муурны доор дэвсдэг элс байсан ч үнэр нь эвгүй. Дээрээс нь энэ герт муур байсангүй. Галтогооны угаалтуурны хажууд нохойнд хэргэлдэг дэвсдэг памперс болон хажууд нь хурц хөрөө байв. 26 м²-т жижигхэн өрөөнд 2-2 агаар цэвшүүлэгч байлаа. Цонхны хажууд байх хувцсны үлгүүрт борооны цув үлгөөтэй байхаас гадна орлууга гардаг шатны дээрээсээ 3 дахь төмөрнөөс оос сүлэгжээ. Хамгийн с ิจ гтэй байсан зүйл бол өрөөндөөс нь 7 ширхэг хайрцагнууд. Зарим нь айсбокс, зарим нь нүүхэд ашигладаг хуванцар хайрцаг. Хинч харсан энгийн хүн амьдардаг гэр шиг харагдаагүй. Цагдаа нар улам ноцтой болж Такахирог үннээ хэлхийг шаардахад тэрээр толгоогоо бүхийлгэн би түүнийг хөнөөсөн, намайг баривчил, Айко тэр хайрцагт байгаа гэдэг. Цагдаа нар гайхаж дахиад өөр хохирогч байгаа талаар асуухад миний алсан хүн нийтдээ 9 байгаа. Энэ хайрцагт 2, энд 1 эрэгтэй, энд 2 эмэгтэй, энд болохоор ахмад насны эмэгтэй гэх мэтээр ямар ч хайхрамжгүй бүгдийг нь хэлдэг. Цагдаа нар хайрцгийг нэг нэгээр нь онгойлгож үзээд бүгд цочигдсон. Айсбоксыг нээж үзэхэд эрзэнэн бэйли элс байсан бөгөөд бэйлийг өмсөд элсийг 5 см орчим ухаад үзтэл хүний толгойн дээд хэсэг харагддаг.
Такаиро газар дээрээ баривчлагдан шүүх эмнэлгийн баг хэргийн газар үзлэг хийхэд нийтдээ 8 өний цус болон шээсний урвал илэрсэн бөгөөд хохирогчдын цус, хутга, хайж, тогоо, миксернээс хамгийн их илэрчээ. Хамгийн аимшигтай зүйл бол 7 ширхэг хайрцаг. Эхний хайрцагнаас 2 үний толгой ногоорсон байдалтай гарч ирсэн бол 2 дахь хайрцагнаас 2 үний толгой болон яснууд. Эхний хайрцагнаас илүү утсан юм шиг харагдсан бөгөөд өнгө нь харалж борлсон байв. 3 дахь хайрцаг нь 6 ширхэг яс, 8 ширхэг. 4 дахь хайрцаг нь 31 ширхэг хүний яс, 1 хүний толгой. 5 дахь хайрцагт 17 ширхэг яс, 6 дахь хайрцагт 3 ширхэг толгой, 32 ширхэг хүний яс. Хамгийн сүүлийн буюу 7 дахь хайрцагт 27 ширхэг хүний яс, 1 толгой. Ингээд 9 хүний толгой болон яснууд гарч ирсэн. Өсвөр наснаас эхлээд 30 хүртэлх насны залуухан хүмүүс байлаа. Мөрдөн шалгах баг Такаирогийн сүүлийн үед худалдаж авсан зүйлийг шалгахад ихэнх нь аллах тэргэлдэг зүйл буюу хутга эргэлдэг чулуу, муурны элс, шуудагаар нь том тоогоо, холигч болон хэд хэдэн төрлийн хогийн ууд, скотч, борооны цув, вааны бөмбөлөг авсан байлаа. Утсыг нь шалгаад үзэхэд цогц хэрхэн янзлах талаар хайсан бөгөөд гарч ирсэн мэдээллийг скриншот хийсэн. Нийт 12 ширхэг хайлтын скриншот гарч ирдэг. Дахиад 3 скриншот нь хүний махны талаар мэдээллээжээ. Утсан дээрх сүүлийн үеийн зургнуудыг харахад бүгд хохирогчдын нас барсан зураг байв. Тэгвэл Такаиро 9 үнийг яаж уруу татаж авчирсан бол? Гудамжинд явж байхад нь хулгайлсан болов? Аль эсвэл гэртээ биеэ өнлөгч дуудсан болов? Такаиро нийт 5 Twitter хаягтай байсан. 2017 оны 3 сараас 10 сар хүртэл хаягуудаа нээсэн ба бүгд үхэлтэй холбоотой. Такаиро профайлны доор байрлах өөрийгөө танилцуулдаг хэсэгт би туслая. Үхмээр санагдчихвэл энэ сонголтыг хийх нь зөв. Хэрвээ энэ сонголтыг хийвэл холбоо оройрой гэсэн байв. Ийм байдлаар хэцүү нөхцөл байдалд байгаа туйлын сонголт хийсэн сул дорой хүмүүс нэг нэгээрээ холбогдож Такаиро гэртээ оруулаад хөнөөдөг. Тэгвэл зарим хүмүүс энэ залууг хүмүүс тусалж ийсэн юм биш үү? Хохирогчид энэ сонголтыг хийхийг үнэхээр их хүссэн. Тэгэхээр хүн амны эрэг биш тусалсан болохоор ял нь хөнгөрөх юм шүү гэж бодож иж магадгүй. Шүүх хурал дээр хүртэл ингэж маргасан ч дүгнэлт нь хүн амны эрэг гэж гардаг. Хохирогчид ямар байдлаар уруу татагдаж яаж нас барсныг сонсвол энэ яхаарахгүй аллах байдаг. Такаиро гэрлүүний ирсэн хүн болгоныг аллахгүй маш нарийн тооцоолж хөдөлсөн. Тэгвэл Такаиро гэж ямар хүн болох? Яагаад ийм зүйл хийхэд хүрсэнгээд бага насныхын амьдралаас эхлээд ярьцгаая. Такаиро 1990 оны 10 сард Токиогийн нэгэн хотод төрсөн. Аав ээж болон эмэгтэй дүүтэйгээ амьдардаг. Аав нь автомашины сэлбэгийн компанид ажиллаж өөрийнхөө бизнесийг эхлүүлэн давгүй орлоготой тайван гэр бүлээсэн. Такаиро 5 настайдаа цэцэрлэгт оржээ. Тэрээр даруухан чимээгүй хүүхэд байсан ч хүүхдүүдэд дээрлэхүүлж гадуурхагддаггүй. Тэр авийнхаа хүүхдүүдтэй тоглож, найзалж хэвийн өсөж том болсон. Бага сургуультай ч бас адилхан. Чимээгүй даруухан байсан бөгөөд гэртээ видео тоглоом тоглох дуртай байжээ. Дунд сургуультай бейсбол болон хөнгөн атлетикийн багт орж идэвхтэй цагийг өнгөрөөсөн ч энэ үеэс эхлэн гэрийнх нь уур амьсгал тааруулж эхэлдэг. Аав ээж нь ч хоорондоо таархаа болж Такаиро аавтайгаа байнга маргалддаг болсон. Тухайн үед Такаиро өсвөр насны дээрээ байсан болохоор зан ааш нь өөрчлөгдсөн байж болох ч маш жижигхэн зүйл дээрээс болж их маргалддаг. Аавынхаа жижиг сажиг зүйлс дээр үгэлдэхт нь баг-багаар дургүй болж сүүлдээ гэрийнхнийгээ үзэн яддаг. Үүнээс хойш Такаиро харгас болсон. Нэг хэсэг хүүхдүүд бие бинийгээ ухаан алдуулж тоглодог байсан да. Энэ үг нь тоглоод ахаар зүйл биш ч гэсэн хүүхдүүд маш ихээр тоглож амиа алдсан тохиолдолч их байд юм байна. Такаиро ч бас 12 настайдаа энийг найзуудтайгаа тоглож ухаан алдж байгаа хүний царай, амьсгал нь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж таашаал авдаг болсон. Тухайн үед аав ээж нь хүүгээ тийм зүйл хийж байгааг мэдээгүй гэдэг. Такаиро дунд сургуулаа төгсөж ахлах сургуульд орох гэж байгаад манайхаар бол Темс буюу коллежид орохоор шийддэг. Албаар коллежид орохоор болсон бөгөөд шалтгаан нь төгсгөл юм бол ажлын байр 100% байдаг гинэ. Тэрээр хурдан ажилтай болж гэрээсээ явахыг хүссэн. Ингээд сургуультаа орсон ч энэ хугацаанд гэрээсээ 3 удаа зугтаж хичээлдээ ч олигтой яваагүй болохоор ажилтай болж чадаагүй тул өмнөх цагийн ажил хийдэг гэсэн дэлгүүртээ насанд хүрэх хүртлээр 2 жил гараа ажилласан. Түүний сарын цалин 150 мянган йен буюу ойролцоогоор 3 сая төгрөг. Такаиро цалиндаа сэтгэл дундуур байлаа. Олигтой цалин авдаггүй, дажгүй царайлагч биш. Дээрээс нь сургуулаа төгссөн ч ажилд орж чадалгүй супермаркетад ийм бага цалин авч ажиллаж байгаа нэгэд нийгэм дургуутсах байдал нь
нэмэгцэн ирлээ. Такаирогийн ээж эмэгтэй дүү хоёр нь түүнийг ахлах сургуульд байхад гэрээсээ явж угаасаа хамт байх дургүй автайгаа хоёулахнаа амьдрахаар болдог. Одоо Такаирогийн болон ээж эмэгтэй дүүгийнх нь харилцааны талаар яриул дүү нь багаасаа дунд сургуулиасаа хойш яриаггүй тэрээр бусад хүүхдүүдтэй ч харьцаж чаддаггүй болж ээж нь охиноо дагуулж гэрээсээ явсны дараа тэд хоорондоо огт холбоо бариагүй бөгөөд Такаирогийн утсан дээр ээжийнх нь дугаарч байгаагүй. Гэтэл аав ээж хоёр нь салсныхаа дараа ч хоорондоо холбоотой байсан мөртлөө яагаад ээж нь хүүтэйгээ холбоо барьдаггүй байсан юм бол дараа нь ээжээс нь яагаад хүүтэйгээ холбоо бариагүй талаар нь асуухад Такаирогийн аав хүүтэйгээ битгий холбоо барь гэж хэлсэн. Залгах тоолондоо мөнгө нэгдэг байсан болохоор холбоож барилгүй харилцаагаа таслах гэж байсан гэдэг. Үнэн дээр Такаиро ахлах сургуулиасаа эхлээд насанд хүрэх хүртлээр байнга аав ээжээсээ мөнгө нэгдэг байв. Тийм их хэмжээний мөнгө биш ч гэсэн байнга халаасны мөнгө, байрны мөнгө, тоглоом худалдаж авах мөнгө гэх мэт асуусан мөнгийг нь өгөхгүй бол үхнэ гэж зүрдүүлдэг. Нэг удаа аав ээжийнхээ гэртээ ирэх цагийг тааруулж балконыхоо харшилгаан дээр гарч зогсдог. Мэдээж аав ээж нь хараад айж юу игээд байгаа юм бэ гэхэд надад мөнгө авахгүй болохоор амиа орлох гэж байна гэдэг. Аав нь чайсандаа мөнгө өгөх нь ойлгомжтой. Инээс хойш Такаиро энэ аргыг өөртөө хэрэгтэй байгаа бүх зүйлээ авч чадхаар хэмжээний хамгийн хүчтэй аргаа гэж боддог болсон. Ингээд ээж дүү хоёр нь гэрээсээ явж Такаироч тустай амьдрахаар болж насанд хүрээд супермаркетынхаа ажлаас гараад Йокохама руу явж харилцаа холбооны газар борлуулалтын чиглэлээр ажиллаж гад болж гар утасны дэлгүүрт хэсэг ажиллаж гад дахиад л гардаг. Иймэрхүү байдалтай хэдэн жил өнгөрч Токиогийн Шибуя руу нүүн анх удаа өөрийнхөө нэрээр байр түрээслэхээр бичиг баримтаа бүрдүүлэхэд ам бүл 2 гэж гарч иржээ. Ингээд Такаиро аав ээжигээ албан ёсоор салсан гэдгийг мэдсэн. Энэ ирээрээ гэр бүлийнхээ талаар мэдтгүй байсан нь харагддаг. Зөвхөн аавтайгаа харьцдаг байсан. Тэгэхээр Такаиро болон ээж хоёрын оронд ямар нэг юм болж исэн болов гэсэн тамаг гарч ирсэн. Ингээд 2017 оны 2 сард Такаиро хууль бус ажил хийж гад цагтаад баригдсан. Түүний хийжсэн ажил нь скаут. Шүний клуб, бар, эсвэл зугаа цэнгэлийн газар шинэ ажилтан олох зорилгоор олон хүнтэй газар гудамжинд байгаа залуу охтуудтай яриа өдөж ахын чамд их мөнгө олдог ажил болж өгөө. 2 цаг ажиллаад 300 мянгаыг олох боломжтой гэх мэтээр ярьдаг. Эхлээд охтуудыг ажиглаж яриа өдөж бага зэрэг дотн болсныхоо дараа ажлынхаа саналыг тавьдаг байна. Японд биеийн үнэлэх хууль бус байдагч төрөл бүрийн үйлчилгээгээр халахалж явуулт юм байна. Такаиро энэ бүх хугацаанд дэлгүүр, даатгал, гар утасны газар гээд олон газар ажиллаж үзсэн ч скаутын ажил түнд үнэхээр дажгүй санагдсан. Нэх их хичээл зүтгэл шаардахгүй ч мөнгө их олж болдог. Үндсэн цалин нь 200 мянган йен буюу 4.3 сая төгрөг. Хэрвээ авчирсан охин нь ажиллахаар болж гэрээ их юм бол орлогын нь 15%-ийг нэмж авах ба авчирсан охин нь ажил их л хийх юм бол Такаирогийн орлого давхар нэмэгддэг гэсэн үг. Үнэтэй үйлчлэгээ үзүүлэх буюу биеэ үнэлэх юм бол бүр их мөнгө олох боломжтой. Тийм болохоор скаутууд ярихдаа сайн царайлаг бол давуу тал болд юм байна. Харин Такаиро сэтгүүлчд яриа өгөхдөө би царайлаг биш ярихдаа дайггүй байсан болохоор гэрээ идэх охтууд байсан ч тийм ихийг олдгүй байсан. Гэхдээ дэлгүүрт ажилласнаас хамаагүй ихийг буудан дээрээ суугаад уцаар ярихад л олох боломжтой байсан гэдэг. Ингээд цагдаад баригдсан Такаиро 1 жил 3 сар хоригдож 3 жилийн тэнсэн харгалзах ял авдаг. Ийм нөхцөлд Такаирог дахиж скаутаар авах газар олдохгүй нь мэдээж. Эцэст нь ажилгүй мөнгөгүй болж аавынхаа гэрэл өнүүдэг. Такаиро аавтайгаа харилцаа муутай байсны дээр энэ эргээс олоод тэдний харилцаа бүр дордож дараа нь хүргэлтийн компани агуулхад хэдэн сар ажиллангаа амьдэрсэн. Такаиро тэнсэн харгалзах ялтай байсан учраас аав нь хүүгийнхээ хаана байгаа алхам бүрийг харж гэртээ оройтож ирэх юм бол цаганж үгэлдэг. Такаирод өмнө нь аавтайгаа маргалтдаг байсан үедээ очисон юм шиг санагдаж яаж энэ гэрээс явах вэ? Яаж хурдан энэ үнээс холдох вэ гэж бодцоход өөрөөсөө ихч мэд хүнтэй уулзах бодол орж ирсэн. Такаиро скаут болохынхоо өмнө олигтойч мөнгөгүй байсан тэрээр өөрөөсөө 15 насаар их эмэгтэйтэй 3 сарын турш хамт амьдарсан бөгөөд идэх хоол, өмсөх хувцсыг нь бэлдэж өгөөд үнэхээр сайхан байсан ч араар нь тавьсан. Болцооны аапаар байнга өөр эмэгтэйтэй харьцажгаад гэртээ ирэхээр аапаа устгаад ажилдаа явах юм уу гадагшаа гарахтаа татаж авдаг болсон. Иймэрхүү байдалтай нэлээд удаан явсан ч нэг удаа аапаа устгахаа мартчихжээ. Найз охинтойгоо хамт байхад уцанд нь байн мэдэгдэлээрч тэр тороо баригдаж хөөгцсөн байна. Такаиро скаут хийж явахдаа сурсан ганц зүйл нь эмэгтэйчүүдийг ятгах.
Нөгөө хүн нь санаа зовсон асуудалтай байх юм бол ятгахад илүү тохиромжтой гэдгийг сурсан. Ингээд Twitter дээр хаяг нээж октоодтай харилцсан энэ сэтгэл санааны хямралтай байгаа юм байна. Энэ гэрээсээ зугатахыг хүсэж байгаа юм байна. Энэ эмэгтэй эм уухыг хүсэж байгаа юм байна. Эднэр сэтгэл санаа нь тогтургүй хэцүү байгаа болохоор миний үгэнд сайн орхон ойлгомжтой гэд миний түрүүнд хэлсэн 5 аягийг нээсэн. Бүгдээрээ үхлийн тухай. Холбогдсон хүмүүст би чамд туслах уу гэж хэлэхээс илүү үхэх аргыг нь мэддэг байх ёстой. Тэгжээж өрөвдөж байгаа дүр хэсгэн нөгөө хүн хариу үйлдэл үзүүлж надад анхаарал хандуулах болно гэж боддог. Яг вэ гэхээр холбогдсон хүмүүст хамт амиа оролцгоё. Би ийм арга мэднэ. Чамд туслая гэвэл сайн болно гэж бодоод интернетээс хид хидэ арга хайжулсан байна. Хүний дундаж аяхгүй 90-110 байдаг бол Такаирогийнх 110. Тэгэхээр тэнэг биш, ой тогтоолт сайтай хүн байсан. Түүний хэлснээр хүмүүсийг алах төлөвлөгөөтэй байгаагүй. Анхандаа өөрийгөө тэжээлгэх эмэгтэй хүн хайж исэн гэдэг. Такаиро Twitter дээр үххийг хүсэж гин, ганцаардж гин гэх мэт түлхүүр үгс ашиглаж пост бичсэн эмэгтэйчүүд рүү холбогдож эхэлдэг. Хамгийн анх уулзсан эмэгтэй нь 32 настай Такаирогоос 5 насаар ихч массажист. Энэ эмэгтэйтэй 3 сар болцож үерхэж байх хугацаанд аллахаа хийжсэн. Энэ эмэгтэй Такаиротой уулзах болгонд амттай бол авч өгөн буудлынхаа төлбөрийг хүртэл төлдөг байсан болохоор дахиад жоох ятгах юм бол хамт байж аз жаргалтай амьдарч болох юм байна гэд болцоогоо үргэлжлүүлсэн. Гэхдээ түүний зардлыг ганц эмэгтэй төлж чадахгүй байсан учраас Twitter дээрээс дахин өөр эмэгтэйтэй танилцдаг. 21 настай Миора Мизуки, 20 настай Синака Шүүгү гэх залуутай хамт олцсон. Тэд бие бинийгээ таньдаг байсан бөгөөд зарим хүмүүс үерхдэг байсан гэж ярьдагч үгүй ах магадлал өндөр гэж үздэг юм байна. Тэд хоёулаа амиа орлох оролдлого хийжсэн. Такаиро тэдэнд би та хоёр туслая гэд 2017 оны 8 сард гуруулаа цэцэрлэг түрээлэнд юм ярьж арх хүн суужгаад Мизуки бодлоо өөрчилж би өнөөдөр үхэхгүй айгаад байна гэд бүгд болж гэр гэрлүүгээ явцгаадаг. Үнэн дээр Мизуки аль хэдийн Такаирогийн урхинд орсон байлаа. Тэд үргэлжлүүлэн чаталж Такаиро чамд хэцүү байгаа зү. Цаашдаа амьдраад үзвэл илүү сайхан өдөр ирэх болно. Үнэхээр хэцүү байх юм бол надад хэлээрэй гэдэг. Тэдний чатыг уншсан бол Мизуки маш их зөрчилдөөнтэй байгаа нь харагддаг. Үхмээрэн хэцүү байна гэсэн ч гэхдээ энэ сонголт биш баха. Дахиад амьдраад үзвэл сайхан амьдрах байх гэх мэтэр. Яг энэ үед Такаиро Мизуки хоёулаа хамт амьдрах уу гэхэд Мизукиж зөвшөөрч удалгүй тэд үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар руу очиж Гайро дотроо 2 давхар байр асууж жижигхэн бохирч исэн хамаагүй заавал тийм байр олж өгөхийг хүсдэг. Яагаад заавал тийм байр хүсээд исэн бол 2 давхрыг ашиглан би чамд тусалж чаднаа гэдгээ харуулахын тулд харшлага шат зэргийг ашиглах гэж сонгосон байхаа гэж үздэг. Харин Такаиро анханасаа аллах хийх төлөвлөгөөтэй байгаагүй гэж эцсээ хүртэл гүрийсэн. Тэгвэл зүгээр мөрөөрөө хин нэгнэр тэжээлгээд амьдрахгүй яагаад аллах хийсэн бол Японд байр түрээслэхэд маш хатуу нөхцөлтэй гэдэм байна. Зээлийн байдал, ажил, батлан авч явах шаардлагатай. Гэтэл Такаиро ажилгүй. Байр зуучлагч чи ажилгүй болохоор байр түрээслэх боломжгүй гэж татгалцсан ч дансан дах мөнгөний хэмжээ их байх юм бол боломжтой байж магадгүй гэдэг. Мэдээж Такаирод ажил байхгүй юм чинь мөнгөч байхгүй болохоор Мизукигээс асуудаг. Чамд мөнгө ээ нүү? Би дансандаа хийгээд дансны улгаа харуулад л шууд буцаагаад өгье. Би цагийн ажил хийж байгаа болохоор байрал түрээсэлчих юм бол чамайг хангалттай хийжээгээд аваад явж чадна гэж ажил шийдгүй мөртлөө удлаардаг. Мизукид жоохон цуглуулсан мөнгө байсан. 510,000 йен буюу 11 сая төгрөгөө бүгдийг нь Такаирогийн данс руу шилжүүлсэн. Ингээд Камагава мужийн Замаяа хотод хүсээдсэн дотроо 2 давхар байраа түрээсэлдэг. Тэд нүүхээр бэлтэж Такаиро Мизукиг ажиглаад ахад өөр хүнтэй харилцаад байгаа юм шиг харагдсан. Гадаагаарч уцаар ярин хин нэгэн рүү мессеж өчөж хийж байгаа үйлдэлүүд нь нэг л сонирн байлаа. Такаиро Мизукигээс чи найз залуутай мó гэж асуухад үгүй би чамтай уулзж байгаа зү гэдэг. Үнэн дээр Такаиро өөр хүний эмэгтэй сонирхдаггүй байсан бөгөөд өөрт нь үнэнч дуулууртай эмэгтэйчүүдэд дуртай байжээ. Гэхдээ энэ үед Такаиро 32 настай массажист эмэгтэйтэй уулзж исэн хിവэрээ маш завгүй байсан гэдэг. Дараа нь яагаад хоёроо эмэгтэйтэй зэрэг уулзж исэн мэ гэж асуухад хоёулаа мөнгө олох юм шиг санагдсан болохоор нэг нь болцох хоол ундны зардлыг нөгөөх нь амьдрах байрны зардлыг дааж исэн болохоор хоёулантай нь зэрэг уулзахыг хүссэн гэдэг. Такаиро түрээсэлсэн байшиндаа төрүүлж нүүж ирсэн бол Мизуки хэд хоногийн дараа нүүж ирэхээр төлөвлөсөн байжээ. Такаиро хараахан Мизукигийн мөнгийг өгөөгүй байсан бөгөөд Мизукиг өөр хүнтэй харьцаж байхад түүнтэй амьдрах нь зөв.
Тэгэхээр надад мөнгө өгч чадахгүй болно гэсэн үг. Эхлээд түүнийг хөөж авуулаад ганцаараа амьдрах уу гэж бодсноо. Хэрвээ тэгэх юм бол надаас мөнгөө нэхнэ. Яад юм блэ? Зүгээр алчтай юм л үү гэж боддог. 2017 оны 8 сарын дундуур Такаирогийн аллахын төлөвлөгөө эхэлсэн. Интернетээс маш олон зүйл хайж, яавал баригдахгүй байх талаар судалж 5 хоногийн турш бэлдсэн. Хамгийн гол нь хинч Мизукиг олохгүй байхаар хийх ёстой гэд Мизукид чи нүүж ирэхдээ гэрээсээ цугтж байгаа юм шиг дүрсгэхэд ирвэл яаж ийн? Гэхдээ гэрээс тануул хизээж хамаагүй явж болно. Зүгээр л гэрээхэндээ гэрээсээ явж байгаа юм шиг дүр хэсгэнэ гэсэн үг гэдэг. Мизуки өөртөөгөө байнга зуршилтжсэн болохоор Такаиротой хамт амьдрангаа бодлоо зэгцлэх хэрэгтэй гэж үзээд хэлснийхэн дагуу хийдэг. Жишээ нь ажилдаг байсан цагийн ажилласаа гарч гэрээсээ явхдаа загтал бичиж үлдээгээд утсаа хүртэл хайсан байна. Ингээд холбоо орох ганцхан үнэн нь Такаиро тэрээр одоо чамайг юу ч хийсэн хинч харахгүй хайж ирэхгүй гэдэг. Мизукигийн нүүж ирэх өдөрч болж том цүнхтэй хувцас аваад анх удаа энэ гэрт ирлээ. Такаиро хаалга тайлж Мизукиг галтгооны оролцоо очих үед нь хаалгаад өгчөж тэр дороо араас нь гүйж очоод хоолойг нь багалзууртаж унгаан ухаан алтуулж дараа нь сан. Инээс болоод Мизукиг алсан шалтгаан дээр маргаантай байдаг. Такаиро мөнгнөөс болж хөнөөсөн гэдэгч одоо ч гэсэн асуултууд байсаар байгаа. Энэ бүхний дараа Мизукигийн амийг скотчоор нааж хүсч үзэж авсан 2 давхар байрныхаа дээд хэсгээс дүүжилж ажиглажээ. Хөдөлгөөнгүй болсныхон дараа Мизукиг яахаа бодож зүгээр орох юм бол үнэр гарах болохоор баандаа ус тосч ванны давс хийж орхиод 2 давхар руугаа гарч орондоо ороод унтсан. Ийм үед хүний нойр хүрхэл юм бах та. Тэрээр хэлэхдээ хит их хүч ашигласан болохоор үнэхээр их ядарсан. Маш сайн унтсан гэдэг. Маргааш нь сэрээд Мизукигийн байгаа угаалгын өрөөг нээтэл амьдралдаа үнэртэж байгаагүй аимшигтай үнэр ам амарлуун цоргисон. Дараа нь маск зүүж бүрэн зэвсэглэн айс бакс авчирч янз бүрийн эргэслэр Мизукигийн цогцыг гэмтээсэн. Би тэгж наривжилж ирж чадахгүй. Такаиро Мизукигийн толгойг нь л үлдээж бусад биеийнх нь хэсгийг жижиглж гэрээгээ ойролцоох өөр хогийн цэг дээр хайсан. Ингээд эхний эргээ хийснийхээ дараа баатарлаг мэдрэмж авч дахиад өөр хэрэг хийхээр шийдсэн. Дараагийн хохирогч бол Гунмаа мужид амьдардаг 15 настай ахлах сургуулийн сурагч Ишихира Курия. Айлын ганц охин бөгөөд аав ээжтэйгээ хамт амьдардаг гэсэн. Урлаг спортын авьяастай, зураг зурх дуртай, хичээлдээ сайн жирийн нэг охин байсан ч сурлагадаа муудаж гэрийнхээ даалгавраа хийхгээс суусан ч дуусгаж чадхаа болсон. Хичээлийн үеэр багш түүнээс юм асуух үед хариулж чадхаа болжээ. Иймэрхүү зүйлс олон тохиолдох бөгөөд өглөөдөө хичээлдээ яваад ирээ гэж гэрээсээ гараад өөр тийшээ явж аав ээжтэй баригдан нэлээд юм болсны дараа гэрээсээ цухтаж өлсгөөрөө буцаж очдог ийм цикл байнга үргэлжилдэг болсон. Сүүлдээ Курия алга болохыг хүсжээ. Яг онцлогдоогүй ч охиныг ADHD-тэй байх магадлалтай гэж үзчихсэн юм байна. Аав ээж нь охин маань ийм асуудалтай байх нэ гэж бодсон ч эмнэлэг дагуулж яваагүй. Дараа нь яагаад хүүхэдтэй тийм хайхрамжгүй анцсан талаар асуухад нэг эмнэлэг очих юм бол байнга эмнэлгээс хамааралтай байх юм шиг санагдсан гэсэн байдаг. Хамгийн ихний хохирогч Мизукиг нас барснаас хойш 7 хоногийн дараа Такаиро дахиад нэг эмэгтэй болох Курияг онилдог. 8 сарын 28-нд Курия гэрээсээ хичээлдээ яваад ирэх гэж гараад гэрийнхээ ойролцоо нуугдаж аав ээжигээ ажилдаа явсныхан дараа гэрлүүгээ буцаж ороод хичээлийнхаа дөрөв хувцсыг сольж энгийн хувцамсууд цэцэрлэг түрээлэнд Такаиротой уулзаж элдвийн зүйл ярьсан. Уг нь Куриягийн зорилго нь амиа орлох байсан ч айж Такаирод би бодож үзээд амиа хорлохгүй байхаар шийдлээ гэхэд Такаиро тийм үү? Яагаад бодлоо өөрчилсөн бэ? Тэгвэл манай гэрт амьдраад үзхүүгээд гэрээсээ цугтахыг санал болгосон. Тэрээр аль хэдийнэ гэртээ айсбокс 2-ыг захиалчихсан мэжээ. Тэгээд Курияд эхлээд гэртээ очиж юмнуудаа бэлдээд аав ээжтэй гэрээсээ явлаа. Бити хайгс дуутахтай захиа үлдээгээд уцаа хаяад ирээрээ. Бас чи аав ээжтэй баригдахыг хүсэхгүй байгаа зү. Тийм болохоор камерт өртгөөн тулд метроны буудал дээр хувцас солиорой гэв. Курияч хэлснийхэн дагуу хийн. Харин танай гэрт байж олон үсттэй гэж асуухад битгий санаа зовоо. Гэрийн хинжин чамайг олж чадахгүй байхаар нууж өгийгээд зааварчлаа хүртэл өгöd явуулдаг. Такаиро Курияг гэрлүү орж ирвүү үгүй юу? Ийм өгч унтуулаад гэж олс ашиглан 2 давхар дээрээс дүүжилж хөнөөгөөд карманд нэсэх хэдэн мянган йенийг нүртэл авсан. Охины гэрийнхэн өмнө гэрээсээ явдаг байсан шигэ явсан байх. Өлсгөөрөө буцаад ирнэ гэж бодсон ч охин нь гэртээ ирээгүй тул цагдаад мэдэгдэж тараах материал хүртэл тарааж хаа сайгүй хайсан ч ямар ч сураг байсангүй. Одоо Такаирогийн гэрт 2 цогц байгаа. Гэтэл тэр орой Такаирог утсанд мессеж ирдэг.
Тэр бол хамгийн ихний хохирогч Мизукигийн найз Шүүгүү. Өмнө нь цэцэрлэгт хүрээлэнд гуруулаа уулзаж арх ууж юм ярьж байгаа цаалсан тэрээр надад хэцүү байна туслаач гэж бичсэн байв. Шинака Шүүгүү 20 настай айлын том. Хоёр дүүтэй тэрээр багадаа аутизмтай гэж онцлогдож исэн ч оюун ухаанд нь ямар ч асуудал байхгүй ирнэ нэг сэтгэлээр унахтаа тэр чигтээ хямралд ордог байсан. Түүний дуртай зүйл нь хөгжим учраас хамтлагт орж тэндээсээ таашаал авдаг гэсэн ч хамтлагийнхандаа таарч тохирохгүй байсан болохоор ажлаасаа халагддаг. Хамтлагийн ахлагч чиний зан ааш хинтээч тохирохгүй байгаа болохоор зүгээр хамтлагаасаа гар гэсэн байна. Энэ явдлаас 2 сарын өмнө найз охиндоо хаягдаж амиа орлох гэж эм уусанж бүтлгүүтэж дараа нь Такаиротой холбогдсон намайг энэ хорвоогоос үрд явуулж өгөөч гэд бас нэгэн зүйл хэлдэг. Мизукигийн ээж надтай холбоо ороод түүнтэй холбогдож чадахгүй байгаагаа хэлсэн. Та хөнөөс юм уу гэж асуудаг. Такаирогийн санаан зовхон ойлгомжтой. Мизукитэй уулзныг нь мэдж байгаа цорын ганц хүн бол Шүүгүү. Намайг тийм юм хийснийг мэдээд цагдаа тэлж цагдаа нар манай гэрт ирээд Мизуки, Куриа хоёрыг олно гэж бодсон. Такаиро анхнаасаа эрэгтэй хүмүүсийг огт сонирхоогүй ч Шүүгүүгийн амийг таглах шаардлагатай болсон. Ингээд Такаиро Шүүгүү хоёр Куриаг нас барсны маргааш нь 8 сарын 29-нд зуны халуун өдөр метроны буудал дээр уулзаж ярилцж хаад Шүүгүү яахаа шийдэж чадахгүй энэ удаад ч бас гэрлүүгээ буцаж очоод Такаиро би энэ удаад амьдрахаар шийдлээ гэж бичсэн байна. Харин Такаиро Шүүгүү намайг Мизукиг хөнөөсөн гэдгийг мэдж байгаа нь ойлгомжтой гэж бодоод Шүүгүү ингээд элгүй гэрээхэндээ гэрээсээ зугтж байгаа юм шиг харагдвал ямар вэ? Иргэний үнэмлэх утсаа бүгдийг нь хаяад манай гэрлүү хүрээдрээ хамт амьдарцгаая гэд оройн нь дахиад уулцсан. Такаиро өмнө нь 2 удаа хүний амьд хүрсэн ч эрэгтэй хүний амьд хүрч үзээгүй учраас хамт арх ууж Шүүгүүд вискиг янз бүрийн зүйлтэй хольжуулган ямар ч ухаангүй болсныхан дараа хоолойг нь магалзуурдаж хөнөөгөөд түүндээс нь 5,000 йен буюу 100,000 төгрөгийг хүртэл авсан. Ингээд улам туршлагажж үнэр гарахгүй тулд тоолон халуун нугаа ашигладаг. Тэгээд интернетээс Японд хүний махын эцсийн эрг гэж хайжээ. Дараа нь шүүх урал дээр би тийм зүйл хийгээгүй зүгээр л хайсан гэж үгүйсгдэг. Тэрээр шүүгөөгч бас толгойг нь л үлдээсэн. Хохирогчид гуруулаа өмнө нь амиа орлохыг хүсэжсэн ч уулзаж ярьсныхаа дараа тэр шийдвэрээ орхиж амьдрахыг хүссэн. Такаиро хүмүүст уцаа хаяад ир гэж хэлсэн ч тэд уцаа хаялгүй нийтийн 0 локерт үлдээсэн. Хэрвээ үнэхээр үххийг хүссэн бол уцаа далай руу юм уу хог руу хаях байтал зөвхөн өөрийнхөө мэдэх газар нуужээ. Дараа нь Такаирогийн өмгөөлөгч түүнийг хүн амны эрэг хийгээгүй зүгээр л үххийг хүссэн хүмүүс тусалсан гэж өмөрдөгч тийм биш. Такаиро 3 хүний аминд хүрсэн үедээ ч 32 настай массажист эмэгтэйтэй уулзсан хэвээрээ байв. Яагаад гэвэл болзоон дагуулж явж хоол авч өгөө зогсохгүй буудлынхаа мөнгийг хүртэл төлж өөрт нь байнга мөнгө зарцуулж байгаа болохоор хөнөөхгүй байх шалтгаан болсон. Гэвч Такаиро ингээд зогсохгүй дахиад 32 настай Вай гэх эмэгтэйтэй уулздаг. Тэрээр Кябакурад ажилладаг. Энд эмэгтэй ажилчид үйлчлүүлэгчтэй арх ууж, дуулж ярилцдаг бар. Вай энд ажиллаж байхдаа Такаиротой Твиттерээр харилцдаг. Яг л өмнөхдөөгөө адилхан чи ганцаараа хийхээ сайж байгаа зү. Хамт хийцгээе. Би чамд туслая гэд гэрлүүгээ дууддаг. Ингээд 9 сарын 16-нд шүүг нас орсноос 16 хоногийн дараа өөр нэгэн гэрт ирдэг. Харин Такаиро Вайыг ажиглаж үзээд энэ эмэгтэйтэй дахиад жоохон уулзаад үзвэл мөнгө болох юм шиг байна. Баарнд ажилдаг тогтмол цалинтай болохоор алснаас мөнгө олгосноо дээргээд амьдрцгаая гэж ятгаж 3 цогц байгаа гэртээ хамт амьдрахыг хүсч 3 хоног амьдран айс боксны хажууд унтаж идэж бүх зүйлийг хийдэг. Такаирогийн гол хүсэжсэн зүйл нь мөнгө байсан ч Вай түүнтэй унтахгүй мөнгө ч өгөхгүйсэн болохоор иймэрхүү ажил хийдэг эмэгтэйчүүдэд биеэ өгөх юм бол бүхнээ зориулна гэж бодсон ч Вай тийм зүйл хийхгүй байлаа. Ингээд үргэлжлүүлэн өөрийнхөө хүслийг хангах эмэгтэйг Твиттерээс хайдаг. Такаиро өдрөө болгон зуршил болгож Твиттерийг ашигладаг. Одоо өөр эмэгтэйтэй хамт байгаа юм чингээд хийхээ бололгүй үргэлжлүүлэн хайсаар байлаа. Ингэж хайж байгаад олсон 4 дахь хохирогч бол Санашика Хинако. Тэрээр их сургуулийн оюутан бөгөөд өмнө нь хит удаа гэрээсээ зугтжсэн ч хит хоноод буцаад гэртээ очдог гэжээ. Гэтэл энэ удаад гэртээ буцаж ирсэнгүй. Тухайн үед Хинако гэрлүүгээ дуудах үед тэдний гэрт Вай хамт амьдарч байсан ч Такаино Вайд манай найз ирж байгаа болохоор маргааш өглөө болтол битгий ирээрэй гэдэг. Ингээд Вайыг гарсны дараа Хинако зөрөөд гэрт ирсэн. Одоо Такаиро бүр зөрөгтэй болсон. Өмнөх хохирогчдод эрэхтэй гэрээхэндээ цагтл бичээд иргэний үнэмлэх утсаа бүгдийг нь хаяад ирээрэй гэж хэлдэг байсан бол энэ удаад тийм зүйл огт байсангүй.
Хинако гэртээ оруулах үгүй өмнөхшгээ түүнийг өнөөсөн байна. Одоо Такаирогийн толгойд орж ирсэн санаа нь эхлээд эмгтээчүүдийг хайж уулзаж ажиглаж гад мөнгөтэй эсвэл надтай сэтгэлээрээ холбогдчихвэл амьд үлдээе. Мөнгөгүй ямар ч мэдрэмжгүй бол байхгүй болгоно гэж шийддэг. Хамгийн сүүлийн хүн болох Сакураигийн цогцыг галт тогооны хэсэгт яндалж явах үед Вай хаалга тогшиж гэрт орж ирсэн. Өмнө нь тэдний гэрт айсбокс 3 ширхэг байгааг хараад гайхаж исэн ч гэрт орж ирэхэд эвгүй үнэр гарч Такаино ямар нэгэн зүйл галт тогоонд хийжээ. Вай энэ юу үнэр вэ? Чи юу хийгээд байгаа юм бэ гэхэд хүн алаад тэрийгэ янзалж байна. Би энийг дуусгах ёстой болохоор айгаад ивэл дээшээ гараад байжээ гэхэд Вай юу ч болоогүй юм шиг аа тийм үү. Гэхдээ цагдаа нар ирэхгүй мүү? Зүгээр үү гэж асуухад тийм ээ зүгээр гэдэг. Вай Такаирог чимээгүй ажиглаж гаад хоёр давхар руу гарав. Гэхдээ Вай юу ч болоогүй юм шиг царайлсан уу эсвэл ямар ч мэдрэмжгүй байсан уу гэдгийг мэдэх боломжгүй ч тэр үед толгойд нь хэдэн мянган бодол эргэлзсэн нь ойлгомжтой. Вай Такаирог оролдож болохгүй мэн гэж айн амьсгал нь хүндэрч явах энэ үед Такаиро тайвшруулах юм өгсөн. Гэхдээ ямар ч хүн ийм нөхцөл байдалтай тулгарсан бол сандраад зүхтах ёстой байтал тэр зүхтлгүй Такаирог өгөхийг хүссэн хүмүүст тусалж байгаа юм байна гэж бодсон. Ингээд Вайн өөхөх хүсэл баг багаар байхгүй болж тэнд байгаа цогцнуудаас айж эцэст нь 10 дахь өдөр ээж маань намайг хүлээж байгаа болохоор би ингээд явлаа гэхэд юу ч болоогүй юм шиг түүнийг явуулдаг. Дараа нь Такаиро ярихдаа Вай айсбоксыг нээж үзээд айсан байхаа гэдэг. Вай азар тэр гэрээс амьд гарсан ч цагдаад энэ талаар мэдээллээгүй. Гэрээс явсныхаа дараа ч Такаиротой холбоотой үжээ. Дахиж тэр гэрлүү очоогүй ч Такаирог баривчлагдах хүртэл түүнтэй холбоотой байсан. Хэрвээ Вай ажилгүй байсан бол аль хэдийн түүнийг хөнөөх байсан ч Вай азар ажилтай. Дээрээс нь түүний байгаа байдал стил нь яг Такаирогийн сонирхдаг эмэгтэй байсан болохоор тийм зүйл хийхийг хүсээгүй гэдэг. 4 дахь хүн амны хэрэг гараад 5 хоног өнгөрч 9 сарын 24-нд 5 дахь охирогч Фужима Хитоми Такаирогийн гэрт очсон. Тэрээр 26 настай нэг охинтой ганц бие ээж байжээ. Хитоми төрснөөгөө дараа сэтгцэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж дараа нь түүний биеийн байдал муу байсан учраас Хитомигийн гэрт цовлогч ирж түүнийг ажиглаж ярилцдаг байсан. Иймэрхүү байдалтай байхдаа Twitter дээрээс Такаиротой танилцаж хамтдаа тийм зүйл хийцгээе гэж ярилцаад гэрт нь очдог. Тэрээр 9 сарын 24-ний өглөөний 7 цагийн орчимд эрт ирсэн. Анхнаасаа үхэн гэсэн бодолд ирсэн болохоор маш их айж Такаирогийн гэрийн гадуур нааш цаашаа явж гад салсан нөхөрлөгөө мессеж явуулж хэрвээ надад ямар нэгэн зүйл болвол хэн нэгэн гуниглах болов гэхэд нөхөр нь чи ингэж болохгүй бидэнд охин маань байгаа штэ яг одоо хаана нь хурдан гэрлүүгээ яваа гэдэг. Иймэрхүү байдалтай өглөөний 7 цагаас хойш оройн 5 цаг хүртэл өөртөөгөө зөрчилдөж байгааг харсан Такаиро яг л өмнөхшгөө эмэгтэйг ятгаж түүнийг хөнөөдөг. Одоо Такаирогийн гэрт нийт 5 хүний цогц байгаа. Дараагийн хэрэг 9 сарын 27-нд буюу сүүлийн хэрэг гарснаас 3 хоногийн дараа болсон. Хохирогч Седо Акаре 17 настай охин. Тэр ч бас адилхан зорилгоор гэрт ирсэн бөгөөд ээж рүүгээ уучлаарай ээжээ би одоо гэрлүүгээ харьлаа гэж бичсэн. Тэрээр Такаирогийн нойрон хүрээд хэсэг унтсан бөгөөд энэ үеэр Такаиро түүнийг ажиглаж охинд мөнгө байхгүй болохоор зүгээр хөнөөснөн дээр юм байна гэд түүнийг унтжаах оронд энэ оронд Такари охин сэрсэн ч хийжсэн ажлаа дуусгаад түүнийг цохиж хөнөөсөн байна. Тухайн үед 32 настай массажист эмэгтэйтэй тогтмол буудал ордог байсан ч тэр нь уйтгартай санагдах болж ухаангүй ахт нь эсвэл араас нь цохиж унгаагаад тийм зүйл хийх түнд илүү таалагддаг болжээ. Ингээд Такаирогийн хүн амны хэрэг нэмэгцээр сар хагасын хугацаанд 6 хүний аминд хүрсэн. 5 хаягаараа ээлжилж хүмүүстэй харьцахдаа эхэндээ огт манайх руу явъя гэж уруу татдаггүй байсан. Яагад гэвэл анхнаасаа гэрлүү явъя гэж ярих юм бол эмэгтэйчүүд айх болохоор ойр руу явж амиа оролцгоё гэж ярилцаад дасаж тайвшраад ирснийхэн дараа ойд амиа орлох юм бол хүмүүс арчнаа. Тийм болохоор манай гэр ямар вэ гэд интернетээс хайсан аргуудаа харуулж ийм арга байдгаа. Би энэ талаар их зүйл мэддэг гэж хүмүүст хэлдэг. 9 сарын 30-нд хамгийн сүүлийн хохирогч нас орсноос дахиад 3 хоногийн дараа 7 дахь хохирогч Нацуми Кубо 17 настай ахлах сургуулийн сурагч удахгүй сургуулийн аяллаар Диснейленд руу явах гэжсэн ч 2 хоногийн өмнө Твиттерээс Такаирог олж уулзсан. Нацумиг гэрийнхэн тийм төгшүүртэй амьдарч байгаа гэдгийг огт мэдээгүй. Нас орохоосаа 3 хоногийн өмнө найздаа би эмнэлэг явах ёстой юм шиг байна гэд ганцаараа эмнэлэг явсан ч асран хамгаалагчтай иржээж эмчилгээ хийх боломжтой гэсэн болохоор Такаиротой уулзгаар очоод нас барсан.
Түүнийг бусад хохирогчид шиг дээд давхраасаа хоолойг нь боож орхиод өөрөө чикен пицца авчирч 2 давхартаа ийцэн. Дараа нь шүүх хурал дээр шүүгч түүнээс тэр үед хоолны туршилт нь буураагүй юу гэж асуухад үгүй хүчийг гаргасан болохоор өлсөөд исэн юм а гэж хариулдаг. Одоо гэрт нийт 7 цогц байгаа. Хамгийн анх Мизугиг нөгөө толгой нь өвдөж бөөлцсөн цутгаж исэн бол одоо тийм зүйл огт байхгүй болсон. Дараагийн эрэг 18 хоногийн дараа буюу 10 сарын 18-нд болсон. 15 настай Мируяма Хитоми Твиттер дээр хэцүү байна, залхаж гин гэж бичээд тэр дороо Такаирогийн байгуулж холбогдоод нэг өдөрч болоогүй байж уулзсан гэртээ аваачч хөнөөгөөд халаасанд нь байсан хэдэн зуун йенийг авдаг. 10 сарын 23-нд хэдэн өдрийн дараа 23 настай Тамура Айко хэдэн жилийн өмнөөс сэтгцэн эмчилгээ хийлгэж авах үед нь 6 сард ээж нь өөд болж түүний сэтгэл готрал бүр нэмэгддэг. Тэгсэн ч ах нь байсан болохоор түүнд тусалж амжиргааныхан зардлыг өгч баг багаар биеэ даасан ч Твиттерээс Такаирог олж өөрт нь туслана гэсэн болохоор 10 сарын 23-нд түүнтэй уулздаг. Айко надад хэдэн мянган йенээс өөр мөнгө байхгүй. Болох уу гэхэд мөнгө авахгүй гэж үү зүгээрээ болно гэд 9 дэх хүн амны эргээсэн. Такаиро одоо бүр зургийг нь хүртэл дардаг болсон. Тэрээр 2017 оны 8 сарын дунд үеэс эхлэн 10 сарын 23 хүртэл 2 сарын дотор 9 хүний аминд төрсөн. Энэ хугацаанд хохирогчдын гэр бүл цагдаа нар тэднийг хайжсэн ч Такаирог гэмт хэрэг хийсэн гэдгийг хинч мэдээгүй. Зарим хохирогчдын гэр бүл цагдаад ч мэддэггүйсэн. Яагад гэвэл хохирогчид гэртээ захиа хүлээгээд явснаас гадна өмнө нь гэрээсээ цугтж исэн учраас удахгүй ирэх байхаа гэд хүлээжсэн. Ингээд мөрдөн байцаалт явуулахын өмнө гэмт хэрэгтэн баригджээ. Хамгийн сүүлийн хохирогч Айкогийн нас орсон өдөр ахт нь дуудлага иржээ. Айкогийн очдог байсан халамжийн төвийн ажилтан байсан бөгөөд Айко өнөөдөр ирсэнгүй. Ямар нэгэн зүйл болсон юм уу гэдэг. Хэдэн сарын өмнө ээж нь нас орсон болохоор ахын дүүтэй илүү анхаарал хандуулж ирсэнгүй. Тэр дороо дүүгийнхаа гэрлөө гүйж очиход Айко гэртээ байгаагүй бөгөөд компьютер нь асаалттай байв. Тэнд ахаа уучлаарай гэж бичжээ. Ахынх нь хамаг биежчирч компьютероос нь Твиттер руу нордог. Тэрээр дүүгийнхээ ID болон нууц үгийг мэддэг байсан. Ороод үзтэл сонио аягтай үнтэй чаталсан байгаа нь харагджээ. Гол утга нь хамт амиа оролцгоё. Би чамд туслана гэсэн байв. Ингээд Айкогийн хаягийг ухчихад Q гэх эмэгтэйг олж мэддэг. Айка Q2 адилхан сэтгэл готролтой байсан бөгөөд өмнө нь үхэх талаар ярьж ижээ. Айкогийн ах Q руу манай дүү алга болчлоо. Сонио аягтай үнтэй холбоо ирж исэн байна. Чамд мэдэх зүйл байна уу гэжээ. Гэтэл Q өмнө нь Такаиротой уулзж исэн. Тэд хэдхэн хоногийн өмнө нэг ресторан уулзаж Такаиро өнөөх л ярьдаг юм ярьсан. Q танаа гэрт очиж болох уу гэхэд өнөөдөр боломжгүй болохоор дараа нь очихгоо игээд салцгааж дахиж холбоо бариагүй. Айкогийн ах манай дүү ийм аягтай үнтэй харьцаж исэн юм байна гэд хаягийг явуултал Q-гийн уулзсан мөн байлаа. Ингээд Q Айког хайхад туслахааруулж Такаиротой уулзах гэж явхад цагдаа нар таадаг. Q Такаиротой уулзаад салсан ч цагдаа нар түүнийг үргэлжлүүлэн дагсан. Ингэж түүний гэр болон доторх цогцнууд ил болжээ. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр хийсэн эргээ хүлээн зөвшөөрдөг. Түүний хэлснээр хүн амны эрэг хийхээ болоод гэрт байгаа цогцнуудыг ууланд юм уу түрээсийн жижиг өрөөнд орхиж зүхтгажсэн. Аав нь түүнд сар болгон ойролцоогоор 30 мянган йен өгчээсэн ч амжиргааныхан зардал гөрөлцөхгүй байсан болохоор баривчлагдахгүй мөнгөөр тутахгүй байхын тулд 4 эмэгтэйтэй зэрэг харьцаж ижээ. Тэрээр 2 давхарт орлогоо гарч унтахтаа дэрэн доороо утга хийж унтдаг байсан. Магадгүй хохирогчдын гэр бүлийнхэн хин нэгэн өөрийг нь хайгаад ирвэл хөнөөх гэж бэлдсэн гэжээ. Хэрэг гарснаас 3 жилийн дараа буюу 2020 оны 9 сарын 30-нд Такаирогийн эхний шүүх хурал болсон. Шүүх хурал маш сонирмолсон. Такаиро хүн амны эрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч өмгөөлөгчид түүнийг өмнө нь скаут хийснээс өөр ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдож байгаагүй. Зүгээр л үххийг хүссэн хүмүүст туслахын тулд ийм зүйл хийсэн гэж өмгөөлдөг. Харин прокурор эсэргүүцэж Такаиро хүн амны эрэг хийсэн гэж үзсэн. Уг нь Такаиро бүх хэрэгээ хүлээн зөвшөөрч хурдан ялан аваад хурдан дуусгахыг хүссэн ч өмгөөлөгч түүний хүсний дагуу хийлгүй. Такаиро чи тэр хүмүүсийг алаагүй. Тэдэнд тусалсан биз дээ гэхэд Такаиро би тэднийг алсан нь үнэн гээд байхад гээд бүр өмгөөлөгчөөс олохыг хүссэн ч шүүхээс зөвшөөрөөгүй. Такаиро өөрөө цаазаар авахыг хүсээд хахад өмгөөлөгч нь түүнийг яагаад хамгаалсаар байсан бол өмгөөлөгч заавал хэрэгтнийг хамгаалж ялыг бууруулах нь өөрийнх нь үүрэг хариуцлага юм байна. Түүнийгээ нэн тэргүүнд тавих ёстой. Энэ нь шүүхийн тогтолцоог эрүүл болгодог гинэ.
Такаиро шүүх хурал дээр хойшоо налж гараа зөрүүлж суугаад хэрвээ би скаут хийгээд баригдаж надад ял өгөөгүй байсан бол өдөрт ийм зүйл хийгээд явахгүй байх байсан юм а гэсэн бөгөөд өөрийгөө буруутай гэж бодож байгаа гимж чаад хүрх огт байсангүй. Зүгээр л баривчлагдсандаа харамсаж гин баригдахгүй байх боломжтой байсан гэсэн утгатай зүйлс ярьдаг. Шүүх хурал дээр хохирогчдын ар гэрийнхэн харж сонсоход ч хэцүү байсан бөгөөд А гэх хохирогчийн талаар хилцүүлэг болоход гэр бүлийнхний сонсгоо сайж хэсэг шүүх танхимаас гарч явж исэн. Шүүх хурал иймэрхүү байдалтай явагдсан. Сэтгэл зүйч Такаиротой нийт 60 цаг гаруй ярилцсан бөгөөд түүнийг сэтгцийн хувьд эрүүл IQ-нд 110 гэж оншилдог. Энгийн Япон хүнээс өндөр харсан бөгөөд ой санамж, оюуны түвшин өндөр, ажиглах чадвар мууч, нөхцөл байдлыг ойлгох чадвар маш сайн. Өсөлтийн хувьд асуудалгүй, хүчирхийлэлгүй өссөн. Аавтайгаа харилцаа муутай байсан ч сэтгцийн ямар нэгэн өөрчлөлтгүй. Хүн хоорондын харилцаан дээр ч асуудалгүй. Сэтгэл хөдлөл ойлгох, уншиж ойлгох чадвартай ч стрессдэх үедээ түрэмгий болох тохиолдол элбэгээ гэж дүгнэдэг. Гэхдээ энгийн хүн ч гэсэн стресстэх юм бол зан ааш нь энгийн байх үеэсээ өөр болдог. Тэгсэн ч хүмүүс Такаиро шиг үйлдэл хийдэггүй. Прокурорын зүгээс Такаирогийн алалгын шалтгаан нь бэлгийн гэмт хэрэг байсан гэж үздэг. Түүнийг хүмүүстэй чаталсан чатанд тийм зүйлийн талаар яриаггүй байсан ч тэр байнга энийг хамтдаа хийцгээе гэдэг байсан ба дараа нь хэлэхдээ надад амиа хорлох бодол огт байгаагүй гэдэг. Анх Такаирогийн зорилго мөнгө байсан бол сүүлдээ бэлгийн дур үсэл нэмэгцэн гэж прокурор үзсэн бол өмгөөлөгчийн зүгээс хохирогчдод өмнө нь бүгд амиа орлох оролдлого хийж исэн бөгөөд тэр өдөр ч гэсэн амиа орлох шийдвэрээ гаргаад Такаиротой уулзсан гэдэг. Хохирогчдын гэр бүл Такаирод цаазаар авах ял өгөхийг хүссэн. Хохирогчдын гэр бүл 3 жилийн турш маш хэцүү зовлон донд амьдарч байхад Такаиро хоолоо сайн идэж хажуугаар нь тасгалхийн биеийн чангарсан. Энэ болгоныг харж сонссон ар гэрийнхэнд бүр л хэцүү байх нь ойлгомжтой. Дээрээс нь өөрсдийгөө буруутай гэж боддог. Хэрвээ би охинтойгоо хүүтэйгээ ойрхон байсан бол илүү анхаарал тавьсан бол ийм сонголт хийхгүй. Такаиротой ч уулзахгүй байсан гэцгээдэг. 2020 оны 12 сарын 15-нд Такаирог яллах шүүх хурал болсон. Тэрээр хар үрээдээ нүдний шил, маск зүүсэн байв. Хохирогчид их болохоор түүний ялыг уншихад хугацаа их орсон. Такаиро эхэндээ ихт нуруу тэнгэр суужгаад сүүлдээ баг багаар бүхийж хажуу тийшээ найгажгаа харагддаг. Шүүгч Такаирод цаазаар авах ял өгч 3 хоногийн дараа өмгөөлөгч тавж заалцсан ч 2021 оны 1 сарын 5-ны өдөр Такаирог цаазаар авахар төлөвлөжээ. Тэгсэн ч Японд цаазаар авах ялын гүйцэтгэлийн огноог урьдчилан зарлалтгүй бөгөөд ихэвчлэн нууцлалтай байдаг болохоор Такаирогийн ялыг хизээг гүйцэтгэх талаар мэдээлэл байхгүй байгаа. Гэрийнхэн нь түүнийг ганц жуудаа эргэж ирээгүйгээс гадна захидалж бичээгүй. Тэгэхээр захин орчинд маш болгоомжтой байхгүй бол аюул төртөх боломж их байгаа. Хизээж уулзаж үзээгүй хүндээ итгэх нь байтугай хэдэн жил хамт амьдарсан хүндээ ч итгэх хэцүү болтугай. Ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дуслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.